За 2026 оны 2 сарын 3-ны өдөр манай Орхон аймагт нийт 106 мянган хүн амд анхан шатны цэцлэн зөвшөлтийг үзүүлдэг 8 өрх эрүүл мэндийн төвийн дарганаар эрүүл мэндийн газрын дарга болон Орхон аймгийн цэцэг даргатай гурвалсан гэрээгийн өнөөдөр яг бид бүхэн 2026 оныхоо гэрээгээ зурлаа. Тэгээд манай эмнэлэг болохоор нийт одоо Аршаант, Уртын гол, Наран, Цагаан чулууд гэсэн ийм 4 гэр хороололт бол одоо эрүүл мэндийн анхан шатны цэцлэн зөвшөлтийг үзүүлдэг. Нийт одоо 10,245 хүн амд анхан шатны цэцлэн зөвшөлтийг үзүүлж байгаа. За бид бүхэн баг хамт олноороо 2026 онд бол ер нь хамгийн нийт тэргуунд байдаг. За цай засаг даргын гэрээ мөн одоо өрх эрүүл мэндийн төвүүдийн гурвалсан гэрээн дээрч байдаг. Их хүүхдийн үзүүлэлтүүд дээр онцгой анхаарч ажиллахаараас төлөвлөж юм. За мөн одоо хамгийн одоо эрүүл мэндийн хамгийн анхан шатны нэгж гэдэг бол өөрөө суур буюу эрүүл мэндийн яг суур тусламжуудыг сайн үзүүлж явах хэрэгтэй. Энэ нь бол хамгийн нэгдүгээр нийгмийн эрүүл мэндийн цэцлэн зөвшөлтийг бас онцгой анхаарч ажиллах. За энэ нь өөрөө буцаад хувь хүний эрүүл мэндээс, гэр бүлийн эрүүл мэндээс за Монгол улсын эрүүл мэндийн салбар одоо хамаарах учраас нийгмийн эрүүл мэндийн тусламж зөвшөлтийг мөн 2 дахь чиглэлээ болгож байна. За 3 дахь тэргүүлэх чиглэлээр бол уламжлалт сэргээн засах тусламж үйлчлэгийг бол 3 дахь тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Сая бас ерөнхийлөгчийн зарлага гарсан дээ. За мөн манайд бол одоо бас ерөнхий мэрэгжил болон нарийн мэрэгчлэрээ бас сэргээн засах уламжлалтын 3 эмч бол яг ингээд нарийсаад ажиллаж байгаа. За ер нь байгууллагын бодлогын хувьд болохоор хүний нөөцийн чадамж дээр нэгэн сайн анхаарч байна. За өрх эрүүл мэндийн төв гэдэг бол одоо Монгол улсын одоо нийгмийн хамгийн бага нэгж болсон гэр бүлийн эрүүл мэнд дээр яг тулгуурлаж ажилладаг учраас Монгол улсын Монгол хүний Монголын одоо яг хамгийн үнэтэй баялаг бол өөрөө дотоодын хамгийн үнэтэй баялаг бол хүн учраас гэр бүл чиглэсэн байдлыг тэргүүлэх одоо чиглэлээ болгоод ажиллаж байгаа.